сайн байцгаана уу? Мега телевиз Монгол эх орныхоо нийслэл Улаанбаатар хотоос та бүхэндээ мэдчилж байна. Сафир захирал оюун тунгалаг гिचийн өрөөнөөс энэ бичлэгийг хийж байна. За та бүхэн намайг Jima Korea компани Ruby цалтай захирал гэдгийг мэдж байгаа. Тэгээд Солонгос Монголын хооронд тэ бизнесээгээд бас дуулуурь зүүн хичээлээ заагаад ойр ойрхон явдгийг бас мэдж байгаа. Тэгээд манай компани болохоор зэрэг олон улсын компани байгаа тийм ээ тунгаагч. Тийм тэгээд би санхүү эдийн засагч мэрэгчлээ тунгаа хичээгээ бас энэ мега телевизийнхаа өнөөдрийн цагт урьдсан байгаа. Өөрийгөө танилцуулах. Би худалдааны эдийн засагч мэрэгчлээ хуучнаар Зөвлөлт улс байхад Беларусь улсын улсартай аж ахуйн сургуулийг худалдааны эдийн засагч мэрэгчлэр төгсөөд мэрэгчлэрээ ер нь социализмын үед ажиллаж байгаад тэгээд тэтгэврт одоо бол 60 настай, жаргалтай 60 насны дээр явж байгаа хүн байна. За манай Jima Korea компани бол ерөөсөө эмгүүгээр тийм ээ эрүүл урт наслах 60 нас гэдэг бол одоо амьдралынхаа нэг тэн хасанд орж байгаа гэж ярьж байгаа шүү дээ. Одоо намайг анх 5 жилийн өмнө Солонгост ч Jima Korea компанид орж байхад 100 нас гэдэг хэрэг хөөх би ч та 100 нас хүрэх юм уу гэж бодсон чи одоо болохоор 120 гэж яриад байгаа тийм. Сүүлийн үед бол 24 оны хамгийн сүүлийн мэдээлэлээр бол 170 наслах боломжтой байна. Одоо өөрийнхөө эрүүл мэндийг сайн одоо хамгаалаад те эрүүл хүнсний одоо нэмэлт бүтээгдэхүүнүүдээ хэрэглээд тэгээд өөрөө хөдөлгөөнтэй эерэг байхад 170 наслах боломжтой байна гэдээ эрдэмтэд гаргацсан байлээ. Тэгэхээр та бол баг одоо талдан чөрөөг явна шүү тий. Одоо яг ингээд хойшоо сургуульд яваад яг тэрнээс эхлээл би яг өөрөө бие дааж өөрөөрөө амьдарч эхэлсэн байхгүй юу. Тэрнээс өмнө болохоор бүх юм эцэг их багш сургуулийн юугаар л журмаар л явдаг байсан болохоор тэр насыг болохоор би бол яг өөрийнхөө явсан нас гэж тэрийг хасч тооцдог байхгүй. Тэгэхээр би одоо ер нь бол 40 хэдэн наснаа л би яг амьдарч байгаа байхгүй юу. Яг өөрийнхөө. Тэгэхээр одоо ахаад надад бас 40 нас өөрийнхөө амьдрах шүү ингээд амьдрсан дээрээ суралцаад тэн дээрээ туршлагажаад ингээд засаад явах өшөө 40 нас байгаа юм байна гэж бодож байгаа шүү. Тийм та тэгээ одоо бүр мэрэгжлийн зүйлийг одоо бүр ингээ олон улсын төвшөнд те бүр байнга одоо шинжлэгдэж байдаг, байнга одоо шинэ бүтээгдэхүүнүүдийг гаргаж те шинжлэх ухааны шинэ дэвшилтэд технологиг одоо хүмүүсийн эмгүүгээр эрүүл амьдрах тэр амьдрал дээр маш энгийн болгодог Jima Korea компани бизнесийг бас эрхэлж байгаа ийм гоё одоо ихчтэйгээ уулзж байгаа. Тэгээ би өнөөдөр болохоор зэрэг зориуд будаагүй байгаа зөвхөн уруулаа сая өнгөлсөн. Яа тэгэхээр ер нь одоо нийслэлдээ ингээ хүмүүстэй уулзаад явж байхаараа зэрэг гоё одоо залуудсан байна гэсэн урам зориг их өгдөг. Танд бас тэгж гэнэ үү? Таны арьсыг одоо хүмүүс харахтаа юу гэж хэлдэг вэ? Та тийм үг сонсч ирсэн үү? Гэхдээ ер нь бол намайг арай насаа хэлэхгүй бол гайгүй залуу байл гэдэг. Харин тэгээд одоо нэг 50 хэдэн насны дандаа найзаа гэж харьцаад байхаар ерөнхийдөө одоо би нэг энергийн бизнес хийж байгаа учраас бас тэр нь нөлөөлөд байна уу те. Зүгээр би бол нүүр мөрөө угаасаа боддог юм биш л те. Тэр мейкап энэ төр энэ огт хийдэггүй. Зүгээр л байгаа гараа байдаг. Тэгсэн мөртлөө нэг тийм хөгшин харагдахгүй байгаа юм шиг байгаа байхгүй юу? Ихэнх нь ингээд найзаа гэж харьцдаг болохоор. Тэгээ би энэ дээшээ 10 доошоо 10-ыг ялгаан тооцдгоо. Өөрөө ч гэсэн хүмүүстэй ингээд дээшээгээ 10 ч байсан хамаагүй ингээд чигээд тиймэрхүү байдлаар ийм шиг харьцаа сурцсан болохоор тэр насанд нэг ач холбогдол өгдөг байхгүй юу? Маа тунгаагчлахаар их гоё ирч хүчтэй. Тэгээ яг нөгөө маш тийм ажилсаг. Тэгээ яг өөрийнхөө одоо яг хийх ёстой зүйлээ хийгээд ялангуяа Jima бизнесээр бол урьдчилж төлөвлөж хараад тэгээ маш амжилттай яваад би харахтаа зориуд таныг яг мэрэгчлэлтэн одоо тийм ингээд нарийн мэрэгчлийн туршлагдсан тийм ээ ийм хүний хувьд манай одоо үздэг манай бас гишүүдэд гоё хичээл зааж өгөөч гэж урьсан байгаамаа. Тэгээд би түрүүнд яагаад тэр арсны талаар ярьсан гэхээр манай компани болохоор 300-аад нэр төрлийн бүтээгдэхүүнүүд байгаа. Гоо сайхны болоод нэмэлт бүтээгдэхүүн, мөн одоо энергийн маш олон зүйлсүүд байгаа тий. Ялангуяа манай гоо сайхны бүтээгдэхүүнүүд болохоор химийн хортой бодисууд бол ордоггүй. Химийн одоо өсний хим зэрэгт бол хамгийн одоо байж болох хамгийн бага одоо хэмжээгээр оруулдаг ийм гайхалтай бүтээгдэхүүнүүд байдаг учраас ер нь бол нөгөө хагалгаагүйгээр гоё эрүүл арьстай байх тийм ээ. Бид нар эмгүүгээр амьдрах
тийм амьдрал дээр бол манай Жима компани биднийг дандаа өрн дуудаж байдаг. Тэгээд манай тунгаа захирлын тунгаач одоо өрөөнд бид нар байгаа. Тэгээд бүтээгдэхүүнүүд бол ийм олноороо одоо тийм манай агаар онжуулагчаас ахвалаа одоо утаатай манай одоо Улаанбаатар нийслэлд маань өвлийг даван туулахад бол тэр хөөрхөн жижиг хараг юм авч явдаг юм агаар онжуулагчаас ахвалаад одоо маш олон бүтээгдэхүүнүүд байна. Тэгээд та Жима Корея компани маркетингийн талаар ингээд манай бас хүмүүст тайлбарлаж байгаа ч. Ерөнхийдөө бол маркетингаа ойлгоцсон ингээд явж байгаа улсуудад яаж хялбархан гэх юм уу яаж одоо багийнхаа зохион байгуулалтыг зөв байршуулад тэгээд нэг хийсэн хөдөлмөрөөрөө бас арай илүү үр дүнд хүрч болох талаар нь өөрийнхөө зүгээр ингээд туулж ингээд хийж байгаа ажлынхаа тухай ярих гэж утсан байхгүй. Бусад ерөнхий маркетингийг бол угаасаа хүн болгон ярьцдаг. Орцсон улсууд бол угаасаа мэдж байгаа. Тэгэхээр Жимагийн би бол хамгийн гол нь өнөөдөр голд цолны тухай ярих гэж бодож байна. Яг голд цол гэхээр ер нь бол энгийн хэрэглэгчээс ингээд дэшегээ мастер менежер, шоп менежер гэд тэгээд хамгийн их багасаа цалин авч давхар цалин авч болдог цол бол голд цол байдаг. Голд цол дээр бусад бүх цол суурилж явдаг. Хоёр талдаа 2 голд цолтон төрүүлэхэд сапфир цолтой болдог. Тэр сапфир цолтонгуудын доотлолт нь ахаад 2 сапфир төрөхөд руби болдог. Тэгэхээр ерөөсөө хамгийн суур цол нь голд цол байдаг. Голд цолыг л хүн өөрөө эхлээд голд цолоо хийчээд баг командд орж ирсэн улсуудыг хамгийн боломжит хамгийн одоо өөрийнхөө мэдсэн туршлагаасаа тийм аргаар одоо голд цолонд л хүргэх тийм зорилготой бизнес гэж ойлгож байгаа. Тэгэхээр би энийг одоо өөрөө юу гэж томьёолдог вэ гэхээр ер нь Жимагийн бизнес бол голд өөрөх тийм тоглоом юм байна гэж бодож байгаа. Тэгэхээр Жимад голд цолны болцол юу ах вэ гэхээр хоёр талдаа 5 сая PV барьдаг. Гүцэх хэвээр. Энэ нэгдүгээр болцол нь. Хоёрдугаар болцол нь болохоор энэ А, Б талдаа нэг заавал менежертэй байх хэвээр. Өөрөө менежер болсон байх хэвээр. За менежер гэдэг нь 500 PV-гээр менежер болж болдог. 500 мянган PV-гээр хоёр талдаа 300 мянган PV-гээр нэг хүн шууд урьдсан байхад бас менежер болно. Эсвэл хоёр талдаа 2 менежер 500 мянган PV-гээр байлгаж болно. Энэ бол яг шууд урилгын менежер шүү. Энэ нөгөө хоёр Жимагийн бизнес ингээд хоёр юм хөлөөл явуулдаг ингээд голдуу энэ их талынхын доотлолт ингэж цувуулж их талд нь байгаа. Тий. Энэ доотлолт нь ингээд уйж өгдөг байхгүй юу? Тэгэхээр одоо энэ 25 саятай байгаа энэ хүнийг би танихгүй байж болно. Тэгэхээр энд зөвхөн өөрөө яг урьсан нэг менежер хоёр талтай байх хэрэгтэй. Тэгээд бас нэг гол хамгийн одоо хүмүүсийн гол цолоо хангаж чаддаггүй алдаад идэг нэг юм нь болохоор сүүлийн 3 сард аль нэг тал нь 5 сая PV-гээ сүүлийн 3 сард барьсан байх хэрэгтэй. Жишээлбэл одоо энэ хүн 25 сая хийсэн мөртлөө энтэл нь ингээд энэ 25 сая энэ доотлын хүмүүстэй нийлээд хийсэн байлаа гэхэд энэ нэг жилийн дотор ч юм уу цугласан энэ төр байж болно. Тэгэх юм бол гол цолондоо хүрч чадахгүй цолоо алдаад идэг байхгүй. Тэгэхээр би одоо ингээд жишээлбэл энэ хүний энэ А тал нь 20 сая хүрсэн. Б тал нь 5 сая хүрсэн. Хоёр талтай менежертэй. Тэгсэн мөртлөө энэ хүн гол болоог байгаа байхгүй юу? Тэгэхээр энд одоо санаа зовлтгүй гэдэг юм уу? Одоо энэ нэг нь 5 сая хүрсэн бол энд болохгүй байх гэж анхаарлаа хандуулаад авах хэрэггүй. Одоо спонсорын хувьд ч тийм. Яг энэ хүн бол өөрөө мэдээж гол болчихсон гэж бодоод хичээх нь бас зөвлөдөө ойлгомжтой. Тэгэхээр А, Б талын аль ч талд нь сүүлийн 3 сар 5 сая оноогоо барьсан. Тэгээ хоёр талдаа нэг менежертэй ийм болцлоо хангасан байгаа тохиолдолд гол
голд цолыг хангах. Хуучин энэ ингээд 5 сая олцоод голд болоогүй ингээд урам хугарсан ч байж болно, тийм хүн байж болно. За энэ жишээ шүү. Одоо дараагийн одоо жишээлбэл энэ нэг хүний энэ тал нь 15 саятай болсон. За энэ бол спонсор энтертэйгээ нийлээд ингээд нийт оноо. Б тал нь 4.7 сая хийчихэд одоо гэхдээ энийг сүүлийн 3 сарч биш ингээд цуулаад юм аваад хүн одоо эсвэл багтаа оруулаад ингээд 4.7 сая хийцэн байлээ гэж бодъё. Гэтэл ингээд одоо энэ дундуур нь бол өшөө хүмүүс байгаа шүү дээ. Гэтэл одоо нэг идэвхтэй хүн яг ажиллаж байгаа хүн ингээд доон орж ирээд яг Жемагийн бизнесийг нэлээд эрчимтэй хийгээд эхэлж байгаа үед одоо тэр хүн дээрээ анхаарал төвлөрүүлэх хэрэгтэй. Одоо жишээлбэл энэ Б гэдэг хүн. За тэгээд энэ А тал нь 5 сая хүрчлээ. Энэ хүнийг Б талын Б талын аль нэг талын сүүлийн 3 сар 5 сая хүргээд энэ хүн голд болчих юм бол энэ дээр болзол нь бэлэгдсэн мөртлөө хугацаа нь 3 сарда бариагүйгээс болоод голд болоогүй байсан бүх улсууд голд болох боломжтой. Тийм учраас одоо яг бизнес хийж байгаа улсууд бол өөрийнхөө зургийг гаргаад хараад хамгийн доор идэвхтэй ажиллаж байгаа хүнээ за ингээд энэ сүүлийн 3 сар энэ хүнийг ингээд хамтарч ажиллаж байгаад голд болгоё гэж бодох юм бол энэ дунд байгаа зургуудаа бас сайн харах хэрэгтэй. Анхааралтай харах хэрэгтэй. За одоо би энэ жишээ шүү. Энд одоо ингээд байж итэл энд нэг хүн 5 сая. За энд голд гарахад энэ хүн бол А талд нь 3 сарын дотор 5 сая сан энэ хүн чинь ингээд А Б тал нь нийлээд маасаараа энэ улсуудын дандаа нэг тал нь олоо явчих шүү дээ. Тийм учраас за энэ хүн бол болчих юм байна. За энэ менежерийг шалгачих. А талдаа менежер байна уу, Б талдаа менежер байна уу? Энэ өөрөө хэдэн оноогоор өөрөө менежер болж чадсан байна уу? За тэрийг шалгачихна. Гэтэл дараа нь доошоо ингээд зураг хараа явж итэл энэ нэг хүн 4 сая 700 мянган ПВ-тэй арай 5 сая хүрээгүй байх юм бол энэ хүнтэйгээ ажиллана. Одоо чи ингээд ямар ч байсан 300 мянган ПВ хийгээд энэ талаа 5 сая болгочихоо. Тэр менежергүй байх юм бол менежерээ ингээд гүйцээчгээ. Тэр сүүлийн 3 сарын гүйлгэн дээр санаа зовох хэрэггүй ямар ч байсан энийг гүйцээчгээ. Одоо энд нэг 4 саятай хүн байж болно бас дунд нь. А тал нь болчихсон. Тэгэх юм бол энэ хүнд бас одоо ингээд 1 сая ПВ-г гүйцээчих юм бол чиний доотлолт байгаа хүнээс голд хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа хүн байгаа учраас ингээд чиний голд цолны болцол биелэх гээд байна гэх маягаар ингээд дунд нь ингээд хүмүүсээ сайхан бүртгээд тэгээд хамгийн сүүлийн идэвхтэй ажиллаж байгаа хүнээ голд цолныг сүүлийн 3 сард нь голд цолыг бариулаад за тэгээд хамгийн доор идэвхтэй ажиллаж байгаа энэ Ариуна маань сүүлийн 3 сард 2 талынхаа 5 саяыг бариулаад ингээд голд болцсон тохиолдолд энэ дээдлэлт нь ингээд болзол нь бэлэгдсэн мөртлөө оноо цуглардсан мөртлөө сүүлийн 3 сараа барьж чадаагүйгээс голд болоогүй байсан эдгээр бүгд голд болно. Одоо энэ 1-р голд. За дараагийнх нь энэ 2 голд. За энд 3 дахь голд. За ингээд доотлолт нь ингээд боцлоо биелүүлсэн хэдэн ч голд байсан хугацаагаа алдсан мөртлөө голд болж чадаагүй байсан хүнийг хамгийн доотлоос нь 1 голд гарахад энэ голд одоо энэ 4 дахь юм уу хэддэх голд ч байж болно. Энэ дундуур нь болцол биелсэн байсан бол ингээд энэ дээр нь ингээд шууд энэ хүнийг голд болоход дээдлэлт нь боцлоо биелүүлсэн хугацаа алдсан байсан бүх улсууд голд болох боломжтой. Яг ийм байдлаар 11 сард миний Б гартлаас 4 гол төрсөн. 4 голдын хамгийн доотлих нь одоо энэ миний жишээ авч яриад байгаа манай найз Ариуна. Тэрний уртл бас нөгөө А талаас 8 сард 3 голд бас яг энэ байдлаар гарсан. Тэгээд тийм болохоор би нэг одоо голд өрөх тоглоом юм байна гэж бас ингээд яг ингээд баг команда энэ бол үүсгэгдсэн нэлээд ингээд суурэ босгоцсон явж байгаа үед голдыг өрнө гэхээс шууд оронгуудаа өрөөд явчихна гэсэн бол бас мэдээж байхгүй шүү дээ тий. Тэгэхээр энэ олон хэрэглэгч нар маань энэ оноонуудад ингээд цуглуулсан байна.
Яг жинхэнэ ингээд бизнес утгаар нь хийж чадахгүй байгаа ч гэсэн ингээд гол цолонд хүрэх бүх нөхцлөө биелүүлсэн мөртлөө хугацаанаас болоод алдаад исэн улсуудыг ингээд гол цолонд орохоор хүрэгчээр энэ улсууд маань итгэвчээд одоо ингээд бүгдээрээ голдын аялалд хөхөд олдсон аялалд явчихж байгаа. Тэгэхээр тийм аялалд ингээд яваад ирсэн улсууд чинь өөрсдөө бас ингээд итгэвч баг команд нь өсөх бас тийм боломж гарч ирж байгаа. Тэгээд одоо гол нь одоо энэ их оноонуудыг ингээд зүгээр ингээд хийгээд гол цолонд хүрээгүй юм чи амжилтанд хүрээгүй гэж бас болохгүй. Манай Жима компани цалин бол 5 дахь өдөр болгон 1000 төгрөгч байсан гэсэн 900 хэдэн төгрөгч байсан гэсэн ингээд бүгд бодогдоод 5 дахь өдөр олгогддог байгаа. Тэгэхээр энэ оноонууд хийгдсэн байна гэдэг болохоор хийгдсэн байна гэдэг чинь энэ оноондоо тооцох таарах цалингуудаа бүгдийг аваа явцсан байгаа гэсэн. Баярлалаа Тунгаа захиралдаа. Тэгээд манай Жима компани болохоор зэрэг олон төрлийн цалинтай байдаг тийм ээ. Та сая 5 өдөр болгон 7 хоног бүрт цалин одоо ордог тухай ярьлаа. Тэгээд цалингийн талаар та жишээлбэл Gold захирал хүн хэдэн төрлийн цалин авах вэ? Энгийн одоо гишүүн байжгаад Gold болохын бас ашиг тусыг та цохос дурдаж хөө. Тэгээ ер нь бол Жима компанид өөрөө эхлээд орчоод өөрөө эхлээд цалин авах боллоо биелүүлэхийн тулд мастераас дээш тийм цалтай болох хэрэгтэй байдаг. Гэхдээ мастер гэдэг нь 100,000 оноогоор мастер болчдөг. Мастер болсон хүн бол доороо байгаа баг командаас 10% онооноос нь 10% цалин авах хэрэгтэй болдог. Менежер цалтай болно гэдэг маань өөрөө 300 онооны PV-г хийцэн буюу хоёр талдаа 300 оноогоор нэг мастер урьдсан тохиолдолд менежер болсон байдаг. Эсвэл шоп менежер гэдэг англиар орсон байж болдог. Тэр улсуудад бол цалин 15%-аар бодогдох боломжтой болдог. Гол цолонд хүрэхээр цалин одоо миний 15% 10% гэж яриад байгаа нь бол 7 хоногийн цалин шүү. Энийг бол 7 хоногийн 5 дахь өдөр болгон авдаг цалин. Хийсэн ажлаа одоо жишээлбэл энэ Б талдаа 100 PV хийж байгаа. 100,000 PV нэг шүршүүр авчлаа гэж бодоход 100,000 авчлаа гэж бод. Тий. Тэгэхэд энэ одоо энэ оюун тунгалаг гэдэг хүний шууд урилга байлаа гэхэд эндээсээ 15% 15,000 вон гэсэн үг цалин авчин шууд урилгын цалин. За шууд урилгын цалин тийм ээ. За гэтэл миний энэ А талд нь ингээд зөндөө оноо явцсан байна шүү дээ. Тэгэхэд энд нэг 100,000 оноо ороход энэ хоёр эндээсээ 100,000 оноог нээшээ тэнцвүүлээд дахиад 15,000 харьцаа багийн харьцаа гэдэг цалин байгаа. Хоёр талд оноо тэнцэх тохиолдолд бүрд 15% харьцааны цалин ордог. За энэ хоёрын сая PV бол шоп буучвал яах вэ? Сая PV болчихвол одоо 10 дахин одоо энэ 15,000 вон байсан бол 150,000 ингээд хоёр шууд урилга харьцааны цалин 30,000 300,000 воныг одоо нэг шоп менежер өрсөн тохиолдолд 30,000 300,000 воны цалин орно гэсэн үг. Энэ бол зөвхөн 5 дахь өдөр олгодог цалин. Энэ бол 7 хоног болох тутмын цалин гэсэн үг. За энийг бол ерөөсө бүх улсууд аавна. Ямар цол харгалт. Тий, дээшгээ ямар том цолтой байсан цол мастер менежер ингээд цалин авах болцоо биелүүлсэн бүх улсууд аавна. Голд цол ягаад чухал вэ? Голд цолонд ягаад хүрэх гээд байгаа юм бэ гэхээр одоо авдаг цалин адилхан мөртлөө яах гээд байгаа юм бэ гэхээр сардаа нэг удаа авдаг цолны цалин буюу одоо лидерийн цалин гэдгийг авах хэрэгтэй болдог. За лидерийн цалин яадаг гэхээр голд цолонд бүх энэ өөрийнхөө энэ ургийн модны бүх гүйлгэнээс 6% нэмээд сардаа нэг удаа бодлуулаад авах боломжтой. 3 дахь цалин гэсэн үг шүү. 3 дахь цалин гэсэн үг. Одоо энэ 3 дахь цалин гэсэн үг. Дээшээ ингээд цол ахаа явах юм бол сапир болох юм бол 9% татдаг болоод эхэлдэг. Хүн сапир цолонд хүрсэн байна гэдэг чинь голдоосоо илүү том баг командтай болцсон сардаа хийж байгаа гүйлгээ нэлээд одоо өссөн байх хэвээр гэсэн үг. Одоо би яг сапир цолтой жишээ авахад өчигдөр миний лидерийн цалин орж ирсэн 407,000 төгрөг орж ирсэн.
Ер нь бол 440 хэдэн мянган төгрөгийн цалин гарсан гэсэн үг. Манай Жема компаниас цалингийнхаа 10%-ийг цалингийнх нь 10%-ийг хуримтлал болгож майлс гэж нэрлээд хуримтлал болгож хадгалдаг байгаа. Тэр майлсаараа бид нэр дараа нь компаниасаа бүтэн оноогоор одоо тэр майлсынхаа цалинг 10% хадгалуулсан, одоо банкнд хадгалуулсан гэсэн тэр цалингаараа бас бараагаа авч болдог байгаа. За 3 дахь цалин байгаа. 4 дахь цалин яах вэ? 4 дахь цалин болохоор за ингээд би сапфир цалин төрчээ доороосоо ингээд голдууд төрүүлчихлээ. Тэгэхээр энэ голдууд манай энэ голдууд маань 6%-ийнхаа цалин ингээд болцлоо биелүүлээд энэ нийт багийнхаа гүйлгэнээс энэ улсууд маань 6%-ийнхаа цалин аваад эхэлнэ. Би сапфир цалтай байгаа. Миний доотлын голд 6% авсан бол би сапфир 9% авдаг болдог байхгүй. Тэгтэл миний доотлын голд цалин 6% авчлаа. Тэгвэл надад энэ үлдсэн 3% нь бодогдно. Нийт ингээ гүйлгэнээс. Дээрээс нь энэ миний доотлын цолтон хүн цалин авахд тэр цалингаас нь 1-3 дахь ивнэнд 20%. Игнэ гэдэг маань миний одоо нөгөө би одоо шууд найзыгаа өөрөөл нэгдэх игнэ. За тэр найз маань дахиад найзаагаа би өөрийгөө байхад дахиад найзаагаа урьлаа. Тэр би өөрийгөө ч байсан гэсэн тэр хүн миний 2 дугаар игнэ. Гэвчшээ тэгэхэд би доотлийнхаа цолтны авсан цалингаас нь 20%-ийг нэмээд татах боломжтой. Энэ 4 дахь цалин. Лидерийн үеийн цалин гэж нэрлэдэг тийм. За тэгэхээр тунгаагч та сая болохоор зэрэг 15-нд би бас нөгөө лидерийн цалин авсан байгаа тий. Тэгэхээр хоёулаа одоо жишээлбэл энд бол зөвхөн тойм таны багийн тойм байгаа штэ. Одоо эднэрт чинь энэ завсраа зөндөө олон хүмүүс байгаа тий. Тэр хүмүүс бүр одоо жишээлбэл Солонгост байгаа компаниас юм уу эсвэл Америкт байгаа Жима компаниас юм уу Монголд байгаа компаниас тунгаа захиралд мэддэхгүйгээр одоо ингээл заавал захирлаа би юм авлаа танаас судалж авлаа гэхгүйгээр худалдан авалт бүрд голд болоогүй байсан ч гэсэн өрсөн хувь авж байгаа харьцаагаа авж байгаа саяны 15-ны цалин болохоор зэрэг лидерийн болоо лидер үеийн. Тэгэхээр чин та өмнөх бас энэ сарын одоо 15-наас өмнө сард 4-7 хоног байхад 4-7 хоногийн 5 дахь өдөр болгон шууд урилгын болоод багийн харьцааны цалингаа бас аваад байгаа штэ тийм ээ бид нар тий. Тэгэхээр зэрэг энэ баг болвол энэ тойм байгаа, тойм дундаа олон одоо салаам өчр байгаа. Тэр хүн болгон одоо нэг ёонжуулагч, нэг гоо сайхны бүтээгдэхүүн, эссенц, сам авах бүрээд одоо удирдах байгаа захиралд нь ингээд байнгын цалингууд ороод байна. Тэгээ яг 15-ны цалин болохоор лидерийн яг одоо удирдах байгаа лидерийнтэй лидер болон лидер үеийн гэхдээ 5 өдөр болгоных бол энэ шууд урилгын мөн багийн харьцааны гэдэг нь тогтмол биднэрт байнгын одоо орлоготой байдаг. Миний баг команд одоо сардаа жишээлбэл одоо нийтдээ 5 сая ПВ хийчлээ гэж бодоход энээсээ өөр ашиг нь энэ дотор байгаа салаам өчрүүд бүгд авна. Баг талд нь гүйлгээ орсон бол харьцаагаа авна. Шууд урилгатай хүн дээр нь бараа гүйлгээ хийгдсэн бол шууд урилгаа авна. 5 дахь өдөр болгон хүний салаам өчрт хийгдсэн болгонд нь энэ 5 дахь өдөр болгон цалин хийсэн хэмжээгээр нь орно. Гэтэл миний дээдлэлт байгаа одоо спонсорууд гэж байна. Таныг өрсөн хүмүүс намайг өрсөн улсууд би тэр хүний баг талд нь байх юм бол миний хийсэн энэ бүх баг командын одоо манай багийн 5 сая ПВ-нээс миний дээдлийн хүний харьцааны худалдаа одоо миний багийн энэ 5 саяас одоо миний дээдлэлт байгаа спонсор маань 5 сая нийт дүнгээрээ 5 сая ПВ-нээс 15% харьцааны цалин дээд шиг бас бодогдож байгаа. Тэр хүний дээдлэл бас спонсорууд гэж байгаа. Бүгдэнд нь ингээд энэ одоо чиний баг хөдөлмөрийг нь үнэлэх бишээ гэх тий одоо ганцхан доотлолт байгаа хүний хөдөлмөрийг үнэлэхээс гадна энэ хүнийг өөрснийхөө төлөө дээр нь байгаа улсуудад бүгдэнд нь энэ цалин хамааралтай орогддог болохоор би бол эхлээд бас өөрөө эдийн засгч юм болохоор бас ингээд юмнуудын тооцч харж үзчихэд ингэдэггүй энэ компани дампуурч юм баг та. Ингээд бүгдээрээ ингээд харилтаа тий. Энэ харьцааны цалин гэдгийг бол одоо айгүй олон хүн давхар авч байгаа байхгүй. За шууд урилгын цалин бол тэгж давхар авахгүй. Тэр бол зөвхөн миний урьсан хүн дээр гүйлгээ хийгдсэн тохиолдолд тэрнээс би авдаг цалин.
Энэ харьцааны цаланг бол хязгааргүй ингээл дээшээгээ аюул олон үе авдаг учраас одоо компани маань дампуурчдгүй байхтай гэж анх юм нөө тэгж бодож байсан тийм. Гэтэл яг гоо манай Жема компани бол маш тогтвортой үйл ажиллагаатай, маш их ирээдүйтэй шинэ залуу мөртлөө өөрийн гэсэн бүх шинжлэх ухаан технологийн дэвшлийн патентуудыг өөрсдөө эзэмшдэг. Тэгээд уурхаагаа эзэмшдэг, түүхийн эдээ эзэмшдэг. Ер нь ирээдүй маш их том байгаа тийм компани гэж би ойлгосон. Одоо Солонгосын Жема Корея гэдэг компани 10 жилийн болоход би 10 жилийн хэрэг болоход Солонгост очиж орж исэн. Тэгээд компанитайгаа танилцаад тэгээд айгүй олон оронд эн чинь салбараа нээсэн. Авсуудаа нээсэн. Албан ёсны салбараа нээсэн. Ялангуяа манай Жема Монгол компани чинь байгуулагдсан цагаас эхлээд 5 жилийнхаа гэж хахад сүүлийн 4 жил шилдэг татвар төлөж байгаа. Тэр үнээр гайхалтай бидний махархал. Тэгэхээр манай Жема Монгол компанидэр одоо хамгийн ойр байгаагаар жишээ авахад ямар ч тийм булхай, нуусан, барьсан байдгүй байхгүй. Тэр нь айгүй гойсон. Бүх хүнд цалин 5 дахь өдөр ерөөсөө ямар ч саадгүй олгодог. Дээрэс нь бид нэр татвараа бүгдээрээ татвар төлөгч. Би өнгөрсөн онд цалингаараа юу яасан бэл 24 саяын төгрөгийн цалин авсан байлаа. Тэгэхээр би 50 саяас доошх нь 1%-аар ингээд хамгийн багаар татвар төлөхөд 240 мянган төгрөгийн татвар төлөхөөр гарч байгаа байхгүй юу. Тэгэхээр бүх юм нь бүх юм нь шудраг ингээд цалингаа тогтмол цалин хоцорч исэн түүх байхгүй намайг орсноос хойш хийсэн ажлын цалин тогтмол ордог. Дээрээс нь татвараа бүгд жигд төлдөг. Ингээд бас манай Монголынхаа эдийн засагт ямар ч байсан тодорхой хувь нэмрээ оруулдаг. Энэ 5 жилийн дотор айгүй сайн тийм компани болсон болохоор энэ Жема компаниг бол маш ирээдүйтэй гэж бодож байгаа. За тэгээд одоо ингээд Солонгос Монголын хооронд явж байхад те манай тунгаагч бас удахгүй Хөх хот руу аялалд явах чинь би бас 3 сар Чэжүүг аялалд явах урамшууллаар шагнагдсан байгаа. За та бас мэдхүн хүүхдүүдээрээ гадаад оронд очиж бас хэсэг амьдрах гэж байгаа те амрах гэж байгаа. Тэгээ энэ хугацаанд ч гэсэн одоо жишээлбэл би Солонгос төв офистер байдаг хүн Монголдо ирээд хичээлээ заагаа байж байсан ч гэсэн цалин маань орж ирж л байна. Тэр хэмжээгээр бид нар одоо ингээд сургалтаа хийгээд хүмүүстэй бүтээгдэхүүнийг танилцуулаад шинэ бүтээгдэхүүн нь таны эрүүл мэндэд тийм ээ энэ одоо эм болоод эсвэл одоо энэ хагалгаанаас ангид эрүүл амьдрахад ямар одоо чухал юм бэ гэдэг бид нар тэр зүйлийг нь хэлж өгч байна. Харин бид нарт компани маань ийм сайхан боломжийг гаргаж өгч байгаа шүү дээ. Та охиныдоо очиод амарч байхдаа жишээлбэл энэ бизнесээ явуулах танд боломж байгаа юу? Миний бид өнгөж орсон хүн биш бас сатир цолон төрсэн байна. Одоо ингээд багаас маань нэлээ олон гол цолтнууд төрсэн байна. Ингээд эднэртэй ингээд бас өөрөөрөө үлгэрлээд одоо ингэж ажилтсан шүүгээд ингээд гол цолон төргээд учраас миний баг команд намайг байсан байгаагүй хүсээгүй тэд нар хэрэглэгчтэй юмаа хүргэнэ. Тэгээд сонирхсан хүн байх юм бол багтаа өөрж оруулна. Тэгэхээр ингээд энэ оноонууд бол намайг байсан байгаагүй хийгдэж л байна. Тий. Тэгээд тэр хийж байгаа би тэнд охиныдоо очиод 3 сар амарчаад ирнэ. Тэр хооронд намайг байсан байгаагүй надад өстө унтчихад те энэ баг командын маань хийсэн хэмжээгээр их байна уу, бага байна уу, дунд байна уу ямар нэгэн байдлаар надад 5 өдөр болгон цалин орох юм боломж байгаа. Бас манай тунгаа захирал болохоор өөрөө одоо харахад ч гэсэн таны хүзүүний зүйлтэй бидний одоо энэ буугавч энэ бүх зүйл зүгээр энгийн хэрэгжилж байгаа зүйл ч гэсэн байгалийн яр тэр энерги хүний энергитэй яг хамгийн одоо ойр байдаг соронзон эрдэнийн соронзон хашчулууга хүзүүний зүйлийг тунгаагч энэ хаанаас яасан гэж тэгэхэд жишээлбэл тунгаагч ингээд Австралид очиод тэ Сиднейд очих гэж байлаа та. Порт очив. Тэгээ очиод нэг хүн асууж ямар гоё ингээд тэгэхэд жишээлбэл тэр хүн Монголд байгаа Жема Монголиа компаниас аваарай гэж тунгаагч бүртгэлээ. Тэр нэг цаг орохгүй штэ. Тэгэхэд та тэнд байсан ч гэсэн одоо ингээд цай кофе ууж байгаа хоорондоо нэг хүнээ бүртгээд ийшээ холбож өгөөд худалдаа авалт хийлээ. Бас тэгээд шууд бас цалингаа аваад бах боломжтой тийм ээ. Тэгэхээр манай одоо Жема бизнесийн давуу тал бол бид нар аялаа явж исэн ч гэсэн онгоцонд явж исэн чи хаанч байсан одоо хүмүүст яг энэ зөв хэрэглээг зааж өгөөд бид нар байнга ингээ шагнагдаад ах боломжтой байдаг тийм ээ. Тийм тэгэлгүй байх уу.
Та бас хүүхдүүд чинь Солонгост байгаа хүүхдүүд, гадаад байгаа хүүхдүүд чинь ч гэсэн нөгөө нэлээд сайн хэрэгэлдэг гэж би сонсч байсан. Тий, бүр эхлээд би мэдэхгүй байхад манай Австрал гэдэг охинд найз нь дүүш өгсөн байсан шүү. Надаас янжуулагч шүршүүрийг уул нь төрүүлээд нөгөө арсны хашил гардаг байхгүй гэсэн чинь надаас төрүүлээд орцсон юм байна л да. Найзынх нь ээж нь. Тэгээд аль хэдийн Австрал тэрийгэ бүр хүрэгцэн байгаа байхгүй. Тэгээд манай охин бүр найзаас аль хэдийн худалдаад авсан байсан шүү. Би эндээс би ийм гоё чамд ингээд дүүш явуулах гэж байна ингээд гэсэн чинь өө би намангаас авсан шүү. Тэгээд манай охин гэж аль хэдийн мэдээлэл хүрсэн байна лээ. Тэгэхээр ер нь бол амарч байхдаа ялангуяа шинэ хэрэглэгч бас нэлээд хэрэглэгчтэй болох боломж бас байгаа. Манай оюун тоглох захирлын энэ одоо өнөөдрийн бяцхан сургалт болохоор тийм ээ та өөрөө гишүүн болчоод магадгүй зарим хүмүүс нөгөө үр дүнгийн сайн ингээд яг хэрэгжилж байгаа ч гэсэн цалин мэдээж хүмүүс авмаар байгаа шүү дээ тийм ээ цалин авч амжаагүй одоо бас яг яаж цалин авах одоо юугаа ухаанаа арайх одоо ойлгоогүй хүмүүст байх юм бол хамт одоо ингээд цолонд хүрэнгээ аялангаа бас ингээд цалинтай байх тэр боломжийг та бүхэнд ингээд бас дахин ойлгуулж өглөө. Тэгээд энэ цагийг гаргасан танд баярлалаа. Сайхан аялаад, сайхан амраад ирээрээ. Тэгээд бид нэр дэлхийн хаанч байсан Жимаавал бидний замыг гэрэлтүүлж бас таны эрүүл урт амьдрах тийм ээ. Амьдрал нь одоо илүү чанартай байж энергитэй тийм ээ гой залуу байх, эрч хүчтэй байх, хамт олонтой байх бас улс их орныхоо төлөө татвараа төлөх тийм ээ одоо бид нар илүү одоо өөрийнхөө нөөц болцоог ашиглах ийм сайхан боломжийг өгдөг Жима Корея компаниараа бахархдаг бид нар та бүхэнд мэндчлэн ийхүү бяцхан цагийг зориуллаа баярлалаа. За баярлалаа. Амжилт хүсье бүгдээнд.